Тэгээд эрүүл мэндийн цогц боловсрол түгээх зорилготой эрүүл үндэстэн подкастын маань удаагийн дугаар эхлэхэд бэлэн болж байна. За тэгээд өмнөх дугаараар маань маш олон ээж аавд нэлээдгүй их асуултуудыг тавьсан учраас дахиад хүндэс зочноо ирсэн байгаа. Тэгэхээр энэ удаагийн дугаараар маань Монгол улсын хүний гавьяат ихэмж, агаах ухааны доктор, профессор, зөвлөх зэрэгтэй хүүхдийн эмч Гэрэл Маамч маань дахин хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд тань дахин ирсэнд маш их баярлалаа. Танд баярлалаа хүргэе. За баярлалаа өдрийн хүргэе. За тэгээд дараагийн зочин маань эрүүл үндэстэн подкастыг маань санаачлагч, бүгд найрамдах Солонгос улсын Янсаг сургуулийн төгсөгч, агаах ухааны доктор, дэд профессор Ж. Отгонбол эмч маань хүрэлцэн ирсэн байгаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэж байна. Өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр энэ удаагийн дугаараар бид нэр ханиад том одоо онцлохоор бас ер нь ингээл бүхэл үйлрэл ханиад том байнгын явж идэг тийм ялангуяа хүүхдүүдийн хувьд одоо ханиад том маш их байдаг. Бараг эмнэлэгт хэвтэх нөгөө орж олдохгүй хэмжээнд бүр ингээд хүүхдүүд маш их ханиад хүрж байна. Тэгэхээр энэ сэдвийг одоо хөндөж ярилцахаар болсон байгаа. За би одоо өөрөө 3 хүүхэдтэй. Тэгээ хүүхдүүд маань одоо ээж аваад хүүхдээ яг дөнгөж нөгөө нэг ханиадны шинж тэмдэг илэрч эхэлдэг шүү дээ. Одоо нэг жоохон нусн гожоол нүд жоохон ингээд нэг улаагаал ч юм уу тийм ингээд нэг дөнгөж эхэлж байгаа үед нь заавал эмчилгээр очихгүйгээр гэрийн нөхцөлд те гэртээ яг ингээд тэр шинж тэмдгийг дарах тийм маш одоо дөнгөж эхэлж байгаа үед нь гяс ангаачих ч юм уу идэх боломжтой тийм эмчилгээ байг зөвлөж өгвөл. Тэгэхээр ер нь бол амьсгалын цочмог халдвар бол хүүхэд насны хамгийн одоо элбэг тохиолдог юм өвчин л дөө. Тэгээ хүүхэд бол одоо 3 хүртэлх насны хүүхэд гэлэхэд жилдээ бараг 2-10 удаа ханиад томоогоор өвчлөдөг тий. Тэгээд нас нь ингээд томрох тусам энэ одоо жилдээ өвчлөлийн тоо буураа явчихдаг байхгүй. Тэгэхээр ханиад томог бол нэг ер нь бол нэг 200-аад вирус тавиад одоо нян үсгдэг гэж ингэж үздэг л дээ. Тийм тэгэхээр бол дандаа одоо ихэнх одоо бараг 65 орчим хувь нь бол вирусүүд идэг. 10 эдэн хувь нь бол одоо нян. За тэгээд энэ вирус нянгийн хавсарсан үлдсэн хувь нь бол байдаг. Тэгэхээр бол энэ ханиадтай ингээд энэ бол өвчнөтэй. Тэгэхээр бол ханиад хөрөнгөтөл шууд ингээл үргэс авч байгаа юм шиг ингээл нэг арга хэмжээ авчихангууд ингээл зүгээр болчихно гэж бол байхгүй тийм ээ. Тэгэхээр хүүхэд ингээд ханиад хүрлийг ингээд хөрмөгцөн хамгийн түрүүнд авах хэрэгтэй арга хэмжээ юу ах вэ гэхээр илүү их шингэн болох хэрэгтэй. Тэгээ маш их шингэн. Тэгээ ердийн одоо уудгаас 1.5-аас 2 дахин их шингэн өгөх хэрэгтэй байхгүй. Тэгээ шингэн юмсаа уужиж тэгээ тэр нөгөө одоо ханиадны вирусны ангууд чинь их хүчлэн хамгийн эхлэл хамар залгуур тэгэл хамар залгуураар л эхэлж орно шүү дээ. Тэгээд хамрын сан цэвэрлээ тэгээд ингээд чиглэг орчинд энэ хамрын чинь өөрийнх нь юм намрын хуч өрөсөд гэж байдаг. Ингээ өөрийгөө цэвэршүүлдэг тийм юм үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхээр гэрийнх одоо шингэн юм маш сайн бол юунд дуртай байна тэгэл заавал ус гэхгүй тийм ус уулгаж болно, компот уулгаж болно тийм ээ. Тэгэл шүүс за тэгээд хүүхэд маань жоохон одоо юм ухтургүй ч юм уу эсвэл жоохон одоо ядруу тий сүлдсэн иймэрхүү байвал нөгөө хүүхдийн зориултын шингэн нөхөө усмлууд өгч болно тийм ээ. Ийм шингэн юм ал маш сайн одоо ердийн удгаас нь 1.5-аас 2 дахин их шингэн юм уулгах хэрэгтэй. Хамгийн нэгдүгээр тийм ээ. За тэгээ гэрийнхээ агаарыг хүмүүс ингээ ханиад хөрөнгөт хамаг цонх хаагаал тий хүүхдээ ингээ бигнэлтэй дулаан ингээл хувцлал ингэдэг. Энэ бол маш буруу тий. Эсвэргээрээ өрөө тусалгаа чинь нэг 18-аас за 20 хэмтэй. За бүр хамгийн халуунд байлаа гэхэд 22 хэмтэй байх хэрэгтэй байхгүй. Тэг болж игэл бүр 16 ч хийж болно тийм ээ. Энэ хүүтэн сэрүүн агаарт хүүхэд илүү их амьсгалын одоо өвчин хүндэрдэг. А хэдийгээр ингээд тэгээд чиглэг өрөө тусалгаач. Өрөөний чиглэг нь нэг 40-с чиглэг хэмжигч байвал 40-70% таа байх хэрэгтэй. Тэгэхээр агаараа цэвэршүүлэх шаардлагатай. Одоо манайд ч ингээд цонхоо онгойлго гэж хэлэхэд хэцүү шүү дээ. Улаанбаатарт бол тийм ээ. Илүү одоо бохир агаар орж ирээд идэг тийм. Тэгэхээр бол одоо боломжтой үед нь аль болох одоо агааржуулах шаардлагатай тийм. Тэгээд цонхоо яхаас гадна одоо агаар цэвэршүүлэгч гэж чухал болно л та. Тэгээ агаар цэвэршүүлэгчтэй байх хэрэгтэй, агаараа чигшүүлэх хэрэгтэй. Хэрэв зориултын агаар чигшүүлэгч байхгүй бол одоо алчуур орны давуугаа норгоод тавьдагсан ч юу тийм. Эсвэл дүмпэнтэй ус тавьдагсан ч юу тийм. Ямар ч байсан тэр өрөөнийхөө агаарыг чиглэг тэгээс сэрүүхэн байх хэрэгтэй байхгүй. А тэгээ сэрүүхэн чиг одоо өрөөний температурыг 18 хэм байлгалаа гэж хүүхдээ нүцгэнгүүлгээд ээж болохгүй тий хүүхдээ одоо тий тохирсон хувцлах хэрэгтэй тий хүүхдийнхээ хамрыг тэмтэрч үзнэ. Хэрвээ хамрын сайхан дулаахан л байвал тэр хүүхд дараагүй байх гэсэн үг.
Хамар нь хүйтэн байвал хүүхэд даарсан байна гэд хүүхдээ илүү хувцсан түүнээс биш өрөөгөө дулаацуулна гэсэн үг биш үү. Хүүхдэд дулаалаад өрөөний амьсгалж байгаа агаар чинь сэрүүн байх юм бол хүүхэд илүү хурдан эдгэрдэг байхгүй тийм ээ. Эдгэрнэ гэсэн үг. Тий. Багш маань энэ дэр бас нэг одоо ингээл нэг эцэг эхчүүд маань одоо альва зөвхөн ханаад томож эхэлдэг юм хүүхэд ингээл өвдөд эхлэхээр шууд халуурч эхэлдэг л дээ. Тэнгүүд л манай эцэг их эмээ өвөөж ялгаа байхгүй. Халууны эмэг бол нэг юм эрүүл мэндийн байгууллага хандхаасаа өмнө яргамж авчдаг. Тэгээ энэ маань ер нь зөв юм уу? Тэгэх ёстой юм уу? Тийм. Тэгэхээр ер нь бол одоо юу ханаад томооны үед яг хүүхдээ ялангуяа тэр интерферон гэлтэй бодс байдаг. Ханаад хүрсэн ихний нэг 2-3 хоногт бол өгөхөд бас болно л доо. Тэр илүү дэмжиж өгдөг. Ялангуяа 3 нас хүртэл хүүхдэд энэ бол бас тэ ухаар. Тийм янз бүрийн нэртэй байдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энийг бол хамар цацлагаар хөгж болно, уухаар байж болно, лагаар байж болно. Тэ ингэж явах юм бол илүү жоохон хөнгөвчлөлтөг. Ялангуяа илүү одоо өвчлөмтгий хүүхдүүд ч юм уу, тийм ээ. Илүү одоо хүндэрдэг энэ төр тийм хүүхдүүд энэ төр байвал тэгж болно. А тэгээ хамрыг маш сайн цэвэрлэх ёстой. Хамраа маш сайн цэвэрлэх. Хамар цэвэрлэх гэсэн дээр санаачлаа л доо. Тоологийн зайлна. Амьсгалын дээд замын зочмыг халдварт өвчин чинь ер нь бол амаараа амьсгалдаг хүүхэд чинь бол илүү тусах гэдэг юм бол тэгэл байх юм. Тэгж шүү. Уг нь бол энэ хамарт яваад өсөөдөг үлэн чи агараа чи шүүх гээд байна шүү дээ тийм. Тэгэхээр чи нөгөө хамар битүү хүүхэд чи өөрөө ирэхгүй л амаараа амьсгал энэ асуудал үүсэх гээд байна шүү. Тийм хамар хүний чинь ерөөсө хамгийн гол юм чи хүн чи амьсгалах байгаа шүү дээ. Голтой хүний хэрэгцээтэй. Тэгэхээр тэр хамрын амьсгал чөлөөтэй байх асуудал маш чухал тийм. Тэгээ хамрын сан цэвэрлэн. Тэгэхээр бид нар бас нөгөө ковидын үед ч гэсэн тийм хамраа сан цэвэрлээд угаагаад байгаад байгаа. Ягаад гэвэл тэр вирус нь юм чинь эхлээд энэ хамар залгууртдаг байхгүй. Тэгэхээр хоолойгийн зайлах, шингийн юмсан уулгах тийм ингээ ийм арга хэмжээ аавна. За тэгээд тэр одоо халууны им гэж энэ тийм. Тэгэхээр тэр халууны имийг хүүхэд чинь нөгөө халуурчин гэдэг чинь тэр хүүхэд өвчнөдөө тэмцэж байгаа байхгүй. Хариу оруулж өгч штэ. Тэгэхээр тэрний ингээд халуурангууд тийм буулгachхангууд хүүхдийнхээ одоо тэр өвчнөдөө тэмцэж байгаа тэр юугийн шууд арчиж байна л гэсэн үг байхгүй тийм. Уул нөө шалтгаанаа байгаад байдаг. Тийм. Тэгэхээр үл тэр хүүхэд чинь халуурч ивэл харин ч бүр эцэг их нь тийм тэрний одоо юу яах хэрэгтэй байхгүй тийм ээ. Одоо манай хүүхдийн эсэргүүцэл нь сайн байна. Өвчнөдөө сайн тэмцэж гин гэж ингэж үзнэ. А тэгтээ хүүхэд халуурж байгаа тохиолдолд бол өөрөө их зөвөртэй, уйлгэнсэн, өөрт нь өөрөө их тийм тайван бустай, өөрт нь одоо ямар нэг л өвдөлт байгаа дээ шүү дээ, зөвөртэй. Энэ тохиолдолд бол заавал 38.5 хүргэж ич халууны юм өгнө гэд хүүхдээ бас ингээд зөвөртэй байлгаад иж болохгүй. Энэ үед бол халууны юм өгнө. За мөн одоо халуурч байгаа хүүхдийн гар хүлийг барьж үзнэ. Хэрэв хүүхдийн гар хүл нь халуун байвал тэр хүүхд одоо өөрөө сайхан гүүгээл тоглоол тэр халуунтаа нэг дүүртэхгүй. Халуунаас сайн дааж ивэл шингийн юм л сайн уулгаал. Тэгэл 38.5 хүртэл нь ингээ байлгаад. А 38.5 хүрвэл харин халуун буулгах юм хэрэгэлдэг. За бидний гард орвол парацетамолын усмлууд байж гин, ибупрофены усмлууд байж гин тийм ээ. Тийм янз бүрийн тийм юмнууд олон юмнууд байгаа шүү дээ. Энээсээ сонгоод ингээ хэрэглэнэ гэсэн үг тийм үү. За тэгээд мөн одоо өмнө нь хэрвээ хүүхэд халуураад татчихсан гэсэн өгүүлэмжтэй бол тэр хүүхдэд бол заавал одоо ханятан мөхөрсөн 38.5 хүрээгүй байсан ч халууны юм өгөхтэй байдаг. Тийм. Ийм залтар бусад үед нь тэгэл харцсан гэсэн үг тийм ээ. Тийм. Тэгэхээр ер нь бол одоо хамгийн хүүхдийнхээ гарыг сайн голгох хэрэгтэй ханятан мөхөрөнгүүт тийм ээ. Тэгээд заримдаа нөгөө хүүхэд ханиат хөрөнгүүт нь оронд нь ингээ хүчээр хөвтүүлээд идэг байхгүй юу. Тийм тэгж бол болохгүй те хүүхэд чи өөрөө тийм гүүж харааж тоглож те тэгээд чи ингээ нөгөө босоо байрлалт чи уушиг чи илүү сан гэж ажиллаж юм тийм ээ. Хэвтэй үед чинь нөгөө цэр хүртэл гадагшлах та муу байдаг шүү дээ тийм ээ. Ийм учраас бол хүчээр тэгж нэг хэвтрийн дэглэм бол хүүхдэд бол их бариад ах шаардлага байдгүй тийм. Ер нь яг халууны эмч гэлэхгүй ер нь ханиад хөрөнгүүд маш олон юм өгдөн шүү дээ. Одоо ингээл антибиотик, юу вирусын юм, энгийн эсрэг юм энэ төр маш олон юм хүүхдүүд уудаг. Тэгээ баян хүүхдүүд одоо ийм уулгаадах ер нь айгүй аюултай байдаг байх та. Тийм. Тэгэхээр ер нь бол одоо манайд ч бол эмийн бизнес маш их цэцэглэн хөгжсөн. Ийм газар болчиход байна шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр мэдээж яриг одоо нэг юм өнгөт тэр ханиадны эдгэрчдэг тийм шидтэй юм бол одоо ерөөс байхгүй тийм ээ. Ханиад томог хүрсэн бол тэрнийгээ туулж өнгөрүүлээд тэгээ өөрийнхөө дархлаагаар тэр хүүхэд эдгэрдэг байхгүй эдгэрэх хэрэгтэй байдаг. Тэгээ бид нар тэр асаргаас уйлгаа хүүхдийн одоо хүндрэл гарахгүй байх нөхцөлийн л бүрдүүлэх хэрэгтэй тийм. Тэгэхээр бид нар бол тэр ханиадны хүндрэлээс л авах хэрэгтэй тийм ээ. Янз бүрийн хүндрэл гарах байх. Тэгэхээр ханиалгыг одоо маш олон юмнууд ээж байгаа тийм ээ. Их одоо ханиалгыг дарах юмыг бол ерөөсөө бивэл барагтаа зөвлөдгөө тийм ерөөсөө энэ бол ямар ч юм ч юм барагтаа зөвлөх гэсэн энэ маш ханиалгана гэдэг чинь өөрөө
хүүхдийн хамгаалах механизм байхгүй. Тэр амьсгалын замд хуримтлагдсан цэр салиаг л одоо ханиаж гаргаж шít тийм ээ. Тэр чинь тэр гарч ивэл илүү сайн бидтэй тий. А гэтэл нөгөө ханиалгыг чинь дараад ханиалгахгүй болонгууд цэр салсан тэр чинь хуурашаад бөөгнөрөөд тий. Тэгээ ёстой нөгөө амьсгалын замд ч ягаад жинхэнэ нөгөө амьсгалын доод замын өрөвслэр ингээ хүндрэл үүсдэг байхгүй. Тэгэхээр ингээ ханиалга гэдэг ханиаж ивэл бид нар бол хүүхэд бол уушиг амьсгалын замаа цэвэрлж байна гэж ингэж бодох хэрэгтэй тийм. Ер нь баярлах хэрэгтэй. Баяр. Тий. Яг нь тэгтээ бол ханиалга янз бүрэлтэй. Тэгэхээр хэрэв хүүхэд одоо бүр ханиахтаа бүр ингээ бөхшүүлээд хөхүүлээд царай нь хөхөрөөд тийм ээ. Ингэж ханиаж ивэл харин тэр ханиалгыг дарах хэрэгтэй гэдэг. Унтаж чадахгүй, идэж чадахгүй, зогсооцоогүй ханиаж ивэл тэр ханиалгыг бид нар ханиалга дарах хэмээр богино хугацаагаар өгжүүл тэрнийг дарна. Энийг бол мэдээж эмчил шийдэн шүү дээ тийм ээ. А цэрийн одоо ямар үед тэр хохлох шингэлэх юм уу гэхээр ер нь бол 3 сар хүртэл хүүхдэд бол болж игэл цэр хохлох нэмцэр шингэлэх хэмээг бол өгөхийг бид нар зөвлөдгөө. Бараг 6 сар хүртэл ч бараг нэг зөвлөдгөө. А эсвэргээрээ шингийн масаа уужиж тэгээ шингийн юм их унгууд чинь нөгөө цус шингэрэн те тэнгүүт нөгөө цэр салиа чинь бас шингэрдэг байхгүй. А үнэхээр одоо тийм одоо ханиалга нь үр дүнгүү те цэр нь ингээд айгуу чахарсан гадагшилж чадахгүй ийм байж байгаа тохиолдолд бол бид нар эхлээд нэг ургамлын гаралтай зүүлэн ийм юмнуудаа сонгож хэлжүүлэн зөвлөдөг те. За тэгээ амьсгалын доод замын халдварын үед бол бусад одоо шаардлагатай тийм ээ цэр хохлох шингэлэх гэдэг энэ нэмэгүүд ерөөс энэ бол эмчийн залтаар л өгөх хэрэгтэй байхгүй. Түүнээс биш одоо эцгийнх нь очил өө ямар ханиад нэм онх уу гэж аптекаас очил ингээл аваал те хөвгтдээ уулгачдаг юм зүйл байхгүй. Яг гэвэл нэлээд одоо сүр бүр дагууруудтай. Тэгээ энэ цэр хохлох цэр шингэлэх юм өгөнгүүд ханиалгах чинь нэмэгдэн. Тэр чинь мэдээж хэрэг илүү их одоо хохолж штэ тийм ээ. Тэгэхээр ханиалганы юу бол нэмэгддэг байхгүй. Тэгэхээр бас хүүхэд чи өөрөө нэг том хүнтэй адилхан ингээл ханиагаал цэрэг гаргачих чадахгүй шүү дээ. Их хвчлэн зайлгаж юм уу бүүлжиж л гаргадаг те. Тэгэхээр бас хитрхи их ингээд цэр нь ингээд одоо хохрох хэмжээнээс хит их ингээд бүр ингээд хохроод ингээд явал бас илүү бас янз бүрийн асуудал гарч бол бас болно л да. Илүү хүндрэгтэй хүүхэд төр цэрээ сайн гаргаж чадахгүй байх ч юм уу те. Шүн унтаж чадахгүй маш их ханиагаад байх ч юм уу тийм ээ. Ийм байдалд бол ялангуяа одоо янз бүрийн нөгөө нэг ийм олон хайрлагатай хүүхдийн ханиадны сиропнууд байдаг шүү дээ те. Энийг бол айгу болгоомжтой. Зөвхөн эмчийн залтаар хэрэглэх хэрэгтэй. Ягаад гэвэл тийм найрлаганд нь одоо маш олон тийм бас хүүхдийн эрүүл мэндэд тийм ч одоо татав биш юм найрлагууд ч агуулгдсан байдаг аахгүй юу? Эмчилгээ ярьлаа шүү дээ. Тэгэхээр одоо ингэдэг шүү дээ. Одоо амьсгалын доод зам одоо манайхаар хатгаа тийм ушгийн хатгалгаа ингээд тусцсан хүүхд маань бид манай хүүхдүүд ч гэсэн нэлээ их тусдаг. Тэгэхээр бид нар бол полиор эрентхэн ингээд аваад харж хаад ерөнхийдөө ингээд би харж хаад эдгээд ингээд 7-5 хоног ингээд тарианд орчил гарахтаа ерөнхийдөө хяналтын полиор нь авдаггүй байхгүй барагтай чагнаад болчтой. Тэр ер нь зөө юм уу эсвэл толгойдоор л авч явах хэрэгтэй юм. Ер нь Монгол улсад энэ полиор шинжилгээ нь ер нь орон нутаг ингээд өргөдөлттэй онцлог болоод дараа тэгээд хяналтын полиор авах нь хүүхдэд сайн уу сөргөөр нөлөөлөх үү эсрэгээр болохгүй юм уу гэж энэ дээр бас үзэгчд маань бол. Тийм тэгэхээр ер нь бол яг уушгины хатгааг бол эмнэлзэн шинжээр онцлох юм боломжтой юм өвчин бит. Хүүхдийн амьсгалын тоогийн тоолол цээж хонхолцох шинж байна уугүй юу тийм ээ тэгээд нөгөө амьсгалын одоо цэцмэг халдварын шинж тэмдэг байна уугүй юу гэдгээ. Тийм үгүй энэ ерөөсөө оюутны төвшөнд ч оншилж болно. Ер нь бол тэ амьсгалын тоо олширсан байх юм бол одоо юу. Гэхдээ мэдээж хэрэг амьсгалын тоо олшрох цээж хонхолцох энэ төр 100% биш л тийм ээ. Одоо жишээлбэл чиж аяг хүчтэй хонхолцож байгаа юм хүүхэд байх юм бол бид нар уушгины хүн татгаа гэд яаралтай эмнэлэг твтүүл гэж ингэ зөвлөдөг л дөө. Гэхдээ энэний тийм ийм хүүхдийн 80% нь уушгины хатгаатай 20% нь яг амьсгалын өвчний үед ч тийм 20% нь бол өөр вирусын гаралтай одоо бронхиалит ч юм уу те амьсгалын доод замын өөр бусад өвчин байдаг. А гэхдээ уушгины хатгааг бол одоо яралтай эмчлэхгүй бол хүүхдэд бол амь насанд аюултай хүнд өвчин шүү дээ тийм ээ. Тэгэхээр бид нар эрсдлээ илүү тооцоочтой тэр 20% нь вирусын халдварын үед одоо магадгүй бид нар антибиотик өгч болно гэсэн үг байхгүй тий. А тэгтээ хэрвээ одоо антибиотик өгөхгүй энэ вирусын халдвар ингээд цэжин хонхолцсон хүүхдэд бид нар одоо тий антибиотик өгөхгүй байх юм бол тэр хүүхд хүндрэх эрсдэлтэй байдаг байхгүй юу. Тэгэхээр ийм амьсгалын тоо олшрох цэж хонхолцох хоёр шинжээр уушгины хатгааг бол онцлох бүрэн боломжтой. Тэгэхээр яг мэдээж хэрэг одоо тэр оншо бүр нарийн батлыг гэвэл эрентхэн шинжилгээ хийн л дээ. Тэгээ одоо ялангуяа эмнэлэг твцэн тохиолдолд өнтрлэх хвчлээ. А гэхдээ энэ эрентхэн шинжилгээ энэ төр чинь бол тодорхой хэмжээгээр хүүхдийг одоо тийм ээ туяаны нөлөөлөлтөд оруулж байгаа байхгүй юу. Тэгэхээр бол гэхдээ мэдээж ганц 2 удаа эрентхэн авахлан гут хүүхэд хортчихно ч гэж юу ахав тийм. А гэхдээ л тодорхой хэмжээгээр
тэр хүүхэд бол бас туяаны нөлөөлөлд орж байгаа. Айхтар ач Тий. Яг уу одоо яг оншоо бүр батлая гэд те одоо үнэхээр энэ вирусын халдвар байна уу одоо уушгины хатга байна уу гэдгийг үнэхээр одоо харъя гэж бодох юм бол эрдэнэтхэн шинжилгээ хийж болно. Гэхдээ бага насны хүүхдэд эрдэнэтхэн шинжилгээгээр уушгины хатгаад бол голомтууд гарах илэрхгүй гэж бол. Илэрхгүй гэж болно шүү дээ. Уушгины зүгээр зураглал нь л олширсан гэсэн. Тийм би зөв тийм яг баг эйжент хэврээд болох юм уу? Тэгээд авах хэцүү шүү дээ тий. Одоо дам нөлөө байгаа шүү дээ. Дам нөлөөч гэсэн байна л да. Тэгэхээр бол ерөнхийдөө мэдээж эргээд одоо эмчийн заалтаар тий. Тэгэл эмч нь одоо ахуул гэвэл мэдээж эрг ахуулна. Тэгэхдээ яг хуу зүгээр ер нь бол эмнэлзэн шинж тэмдгээр бол бас уншлагдаж болдог л өвч. Тийм. Тэгээд одоо ханиадтай хүүхдийг нөгөө юм болохоос гадна асаргаа аягүй чухал байдаг шүү дээ. Тэгэхээр яг ханиадтай хүүхдийг нөгөө усанд оруулах хэрэгтэй байт юм уу, оруулахгүй. Би бол ингээд заашиг дараа салхих болчихвол тэгэл баг хэдэн хоног усанд оруулахгүй байдаг. Усанд оруулахгүй харж одоо зөв ч юм уу, буруу ч юм уу гэж эсвэл гадаа гаргах хэрэгтэй, эсвэл хүүтэн агаар амьслаад бүр ханиад нь хүндэрчдэг. Зарим нь л цэвэр агаарт гаргах хэрэгтэй гэх тээ. Эсвэл нөгөө корчидтай усанд оруул гэл. Зөвгийн балтаа татлага гэл янз бүрийн асаргаа суулгаад бид хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол одоо бид нар ч гэсэн тий ханиад том хөрөнгөд усанд орохоор ч ингээл аюу сайхан цэр энтер чинь тий ингээл гараал хөнгөрдөг ш. Тэгэхээр усанд орж байгаа тохиолдолд бол ихвчлэн аюу баг тэр нөгөө бид нар ханиадтай хүүхдээ агаар чиглэг байх хэрэгтэй гэж зөвлөд байгаа ш. Хамгийн гол зүйл чинь тийм ээ. Тэгэхээр усанд орж байгаа тохиолдолд бол тэр бааны өрөөнд нь тэр орчинд бол баг 100% орчмын чиглэг үүсдэг байхгүй. Тэгэхээр нөгөө амьсгалын замын чинь цэр салиа энтер чинь бүр шингээд тий илүү сайн гадагшлна, хамар чи илүү сайн цэвэршдэг тийм ээ. Тэр бол усанд оруулах бол ач холбогдолтой үнэхээр тий. А гэхдээ хүүхэд өөрөө усанд орохыг хүсэхгүй тий дурггүй эсвэл хүүхдийн биеийн байдал нь одоо хүүхэд одоо хүндтэй халуунтай ч юм уу тиймэрхүү ядруу энэ төр байж байгаа тохиолдолд бол заавал усанд оруулах сайн гэж хүчээр усанд оруулах шаардлага байхгүй тийм ээ. Хүүхэд өөрөө дуртай байвал ер нь бол ядчил нэг үнжүүд энэ төр усанд оруулах шаардлагатай тийм ээ. А усанд оруулчаад харин салхи агуулж дааруулж болохгүй. Ягаад тэгэхээр усанд оруулаад ингээд нойтон нүцгэн биен дээр чинь уурчлалын замаар дулаан их алддаг байхгүй. Тэр хүүхдийн толгой биеийн одоо бааны алчуураар ороож аваад хураашуулаад тэгээ сайхан дулаан хувцлаад ингээд усанд оруулах бол бас илүү чухал ач холбогдолтой тий. За хэрвээ усанд оруулж чадахгүй байгаа тохиолдолд бол одоо ариун цэврийг бол сахих ёстой тий. Нойтон алтан чигтэй алчуураар арчих тий. Ягаад гэвэл хүүхд арьсаар амьсгалдаг байхгүй бас тий. Тэгэхээр энэ бол арьсны ариун цэвэр бас их чухал байдаг. За гадаа агаарт бол гаргаж болно. Салхилуулж болно. А гэхдээ ханиад чинь бас нэг халдварт өвчин шүү дээ амьсгалын замын тий. Тэгэхээр гадаа гаргаж ийн гэж бусад одоо ханиадгүй хүүхдүүдтэй хамт тоглоулаад байхаас бол бас зайлсхийх хэрэгтэй тий. Бусдад одоо бид нар бас өвчин тараахгүй байх хэрэгтэй байхгүй тий. Тэгтээ хүүхдээ аваад гадуур зугаалаад тоглоулаад тий жоохон учиргүй их гүйж хариж бол бас болохгүй тий. Ханиадтай хүүхч ингээд ахлаад амсгаадаад ханилга нэгсчдэг. А гэхдээ гүйж болохгүй гэд бас хориод дандаа суу зүгээр ингээд хөтлөөд яваад ах ч юм уу суулгаад ижил болохгүй тий. Тодорхой хэмжээний хөдөлгөөн хийгээд хэтрүүлэхгүйгээр тийм хөдөлгөөн хийгээд гадаа агаар салхинд амьсгалах юм бол бас хүүхдийн өвчин бол айгүй хурдан идэгдэг. Гадаа гаргаж болно тий. За өөр чинь юу асуулаа? Тийм горчицтэй. Тийм горчиц центр бол яг хөдөө зүгээр хүүхдийн нэг анхаарлыг сарниулах тий ийм л эмчилгээ шүү дээ. Ер нь бол тий. Тэгтээ бол тухайн хэсэг газрын жоохон цус хангамжийг жоохон нэмэгдүүлэх ч юм уу юм байж болдог. Тэгтээ нэг зүйлийг бид нар сайн анхаарах хэрэгтэй тий. Хүүхдэд одоо зарим хүүхдүүд харшилтай байдаг. Тэр горчицанд их харшилдаг байхгүй тийм ээ. Тэгэхээр бүдэл эсвэргээрээ тий горчицтай усанд хөлийн дүүрэх ч юм уу горчиц тавьснаар тий хүүхд одоо харшлан сэтрэгтэй тэгээд илүү одоо харшлын сүртэй болох ийм байдал байж болдог. Тэгээ энэ харшил гэж ярьсан дэр нэрэ хэлэхэд энэ ханиад томооны үед манайх айгүй харшлын мөгөд идэх байхгүй. Тийм хлорфенамин юу ч гэлээ тийм цитрусин юусоо болохгүй тий. Харшлын шалтгаантай ханиадны үед л өгнө гэхээс биш тий. Энэ харшлын нэмнүүд чинь хууршил үүсгдэг байхгүй. Бид нар мэдчихэж байгаа шүү дээ. Нэг хамар ингээл харшилтай хүмүүс нус нь гойжул ингээл харшлын юм уу нус гоочхон энэ багасчдаг үстэй тий. А гэтэл эсвэргээрээ бид нар чиглэг байлгах хэрэгтэй байтал чинь юм харшлын юм өгөөд хууршил үүсгээд тэгээ энэ ханиадны чинь гол шалтгаан чинь ерөөсөө хөвчлэн вирус байхгүй. Тэгэхээр харшлын юм чинь вирусанд үйлчлэхгүй шүү. А ямар хүүхдэд өгөх вэ гэхээр зарим хүүхдүүд нөө харшлын суурьтай
Тэ харшимтгай. Тэгээд нөгөө ханиад томооны вирус чинь өөрөө хашилт төрүүлэгч болоод тэгээ ханиад томоо хөрөнгөт ингээ шуугаалтай амьсгал гаргахтаа ингээл астмтай хүн шиг шуугж байгаа антер ч юм уу те. Иймэрхүү тохиолдолд эмчийн залтаар энэ харшлын эсрэг юм өгнө. А түүнээс биш бусад одоо ханиад хүрсэн хүүхэд болгонд ингээл харшлын юм өгөөд ивэл эсрэгээрээ те сөрөг үр дагаварт орно гэсэн үг. За тэр зүгийн болтой татлагын тухайд ярих юм бол зүгийн бол чинь ингээд татлах хийгэлтэй ингээл яхаар айгүй өвдүүлдэг байхгүй хүүхдэд те ямар ч хүүхэд зүгийн болны татлах хийгээл инээд алдал хэвтэхгүй те өвлөөл ориллол ингээл айгүй асуудал болдог те тэр бол энийг бол би бүр ямар ч хүүхдэд зөвлөдгүү те яахын тэр хүүхдэд тэгэж уйлуулж те тэр бол те тэр нэг тийм ач холбогдол нь бол харьцангуй бага байхгүй ер нь бол тий. Ханиад төгтөр нэг хоол идэх дургуйлчтэй шүү дээ. Гэхдээ ээжүүд нэг нөгөө хоол идэж хурдан идэх хэрэгтэй бол ингээд хүчээр хооллогддог. Энэ яг зөв юм уу эсвэл яг өөрөө идэх хүсэлт хүртэл нь ингээд байлгаж явах хэрэгтэй мөн хоол ямар байх хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол одоо ихэнх тохиолдолд бол ханиад томооны үед бол хүүхдээ хоолны дуршил буурдаг байхгүй юу. Тэгэхээр хоолныхын дуршил нь буурсан хүүхдийг хүчээр хооллох юм бол тэр хүүхд чинь огох, бөөлжих гэл ингээл асуудал гарч ирдэг те. Тэгэхээр бол хүүхдийг одоо хоолныхын дуршлын дагуу хооллох нь ер нь хамгийн зөвтэй. Тэгэхээр одоо юунд дуртай байна? Тэр зүйлийг түлхүүх хэрэгтэй. Ханиад томооны үед те. Тий өөрийнх нь одоо юу гэнтэй өөрийнх нь хүслээр нь за тэгээ мөн одоо тэр хоолоо чимгэлж өгөх ч юм уу те тэр хүүхд хоол идэх дурт хүслийн төрүүлэх энэ аргыг те 5 гинтрийн араа чимгэлдэг ч юм уу те иймэрхүү маягаар өгнө. Ер нь бол ханиад томооны үед бол аль болох шүлтэй хоол бол илүү зүгээр гэдэг те шингэц сайтай шүлтэй хоол өгөх хэрэгтэй. Тийм. Тэгэхээр бас нөгөө ингээд манайхан чинь их одоо ханиадтай хүүхдүүдэд чихэр те ундаа энэ гэл ингээд чихэрлэг хүнсэн тэр их өгдөг л да. Тэгэхээр аль болох энэ чихэрлэг хүнснүүдээс бол зайлсхийх хэрэгтэй. Тий. Тэгээ шүлтэй хүүхдэд одоо чижил болох үс ийм хоолн. Төхөр өөрийнх нь дурж одоо хоолны дуршлын дагуул хооллох хэрэгтэй. Тэгээд 2-3 хоноо л ханиад нь угаасаа ингээ идгээд эхлэв шүү дээ. Тэнгүүт хүүхдийн хоолны дуршлын ингээд эхэлдэг. Тий. Тэнгүүт нь одоо хоолн. Тэгэхдээ бол бас нөгөө хоолны дуршлын сайжраал ирэнгүүт одоо чи 2-3 хоног юу ч идээгүй гэл бас хэтрүүлээл тийм ээ. Хэтрүүлжтэй гэж бас үгж бас болохгүй тий. Тий. Одоо энэ томоогийн үед чинь багш одоо ингээд уул нь томоогийн дэгдэл чинь жил бүр янз бүр байдаг. Энэ жилийн вирус оршил их байна гэж ярьдаг шүү дээ. Тэг яг тэр үед нь бид нар ингээд нөгөө эцэг эхчүүд маань одоо энэ ковид цар тахлаас хойш болоод тэр ер нь вакцин их дургуулсан санагдах. Тэгээд ингээд 3 цент вакцин те ингээд вакцин янз бүр орж ирдэг шүү дээ. Намар ингээд 9-10 саруудыг хамгийн томог эхлэхийн өмнөхөн голцоо ер нь ирээд тэр маань ингээд бүтэн жилээ даадаг гэх. Тэгээд ер нь бол ингээд энэ томоогийн вакцин ингээд бүгд хүүхдүүд маань хамрагдах ёстой юм уу эсвэл ингээд эцэг их маань бас л нэг хүүхдийнхээ хэрэгж зөрчөөд магнаа хүүхдэд одоо томгийн вакцин хэлэхгүй ч гэдэг юм уу тэгдэг юм уу энэ дээр таны байр суурь эмч хүний үед юу гэж хэлэх вэ? Яг томоогийн вакциныг бол яг тухайн жилд ямар томоогийн вирус давмгалах вэ гэдэг судалгаан дээр үндэслэж тэ. Тэгээд одоо нэг тухайн жилд гарч болох нэг одоо 2 цент вакцин гэвэл 2 төрлийн одоо томоогийн үсгэгчээс 2 үсгэгчээс хамгаална. Тий 2 эсвэл 3 бол 3 4 бол 4 үсгэгчээс л хамаарна. Түүнээс чинь ханиадны вакцин бол биш л тэ. Тэг хүмүүс одоо манай хүүхд ханиадны вакцин гэж яриад байдаг тэ. Ханиадных бол биш томоогийн вакцин гэж байгаа тийм ээ. А тэгэхээр томоогийн вакциныг одоо тэр зүгээр миний хувьд бол тухайн хүүхэд одоо хэрэг томууд өртөх эрсдэлтэй байна гэдгийг харгалзчил одоо хэрэглэхгүй юу гэд гэртээ байдаг эмээ өвөө нь хардаг ч юм уу те эсвэл одоо айл ганц хүүхэд ч юм уу те одоо цэцэрлэгээс юунд явдггүй сургуульд явдггүй ч юм уу ийм хүүхдүүд бол миний бодлоор бол нэг заавал томоогийн вакцин хийлгээд авах шаардлага байхгүй. Ягаад гэвэл тэр хүүхэд бол тэр томоотой хүмүүстэй ингээд одоо юу яах тийм ээ контактлах тийм эрсдэл бол бага биш шүү дээ. А цэцэрлэгт явдаг, сургуульд явдаг, өвчлөмтгий ч юм уу тий одоо тиймэрхүү тохиолдолд эсвэл хүүхэд өөрөө одоо зүрх судасны эмгэгтэй ч юм уу ямар нэгэн суур эмгэгтэй энэ төр байгаа тохиолдолд бол бас энэ вакцин хийлгэж болно. Гэхдээ энэ томоогийн вакцин бол одоо заавал хийлгэх ёстой тийм товлолт вакцин шиг юм вакцин бол биш л тий. Тий эцэг эхчүүд нь өөрсдөө сайн дурынхаа үндсэн дээр хийлгэж тийм ээ хийлгэхгүй юу гэдэг шийдвэрийг хөвчлэн л одоо эцэг их нь л гаргаж яна. Тэгээ яг эмнэлгийн мэрэгчлэтнүүд бол зөвлөгөөл өгөн тийм ээ танаа хүүхдэд бол энэ хийлгсэн дээр дээж гэдэг юм уу те эсвэл яг харзанж боломж гэдэг юм уу те иймэрхүү маягаар. Одоо эн чинь томоогоос сэргийлэгч бид нар чинь ингээд нэг хүүхдүүд ингээд салхилуулдаг шүү дээ. Мэгаач бай те бэлчээр хүүхдүүд ингээд салхилуулахад тэр юм цаг багшаас их чухал байд юм уу эсвэл 10-11 цагч гэдэг юм уу эсвэл нөгөө өөрийнхөө цаваар өглөөрөө ингээд дуртай үедээ гаргаж явах хэрэгтэй юм уу? Тэн дээр бас таны бодол.
Тэг яг ер нь бол одоо тий ер нь бол тий одоо нарны туяаны тий араа одоо идэвхжил нь харьцангуй бага байгаа үед ч юм уу тий нэг өглөө 11 хүртэл ч юм уу эсвэл 3-аас хойш 4 цагаас хойш ч юм уу гаргана гэж одоо жилэнгуй зуны улиралт энэ төр бол тий хүүхдээ одоо нарлуулж явах та. Тэгэхээр Улаанбаатарын нөхцөлд бол одоогийн байдлаар агаарын бохирдол маш их байгаа учраас одоо хүүхдээ агаарт салхинд гарга гэж хэлэхэд ч одоо хэцүү шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ агаарын одоо чанарын индексийг хараад тий агаарын бохирдол харьцангуй бага байгаа үед энэ төр тийм ээ хүүхдээ гаргах. За тэгээд хэрвээ одоо үнэхэрийн одоо өвлийн улиралт энэ төр бол хүүхдээ гаргахтаа бол богино хугацаагаар гаргах тийм хитрхи одоо олон цагаар ингээ гарах юм бол тэр тоостой орчинд тийм энэ амьсгалын замд чинь бол бас агаарын бохирдолч аюух нөлөөлж байгаа шүү дээ тийм ээ. Тийм маш их нөлөөлдөг. Тэгэхээр энэ одоо тоос хаврын улиралт бол тоос их үйдэг тийм салхигтай тоос их үйдэг. Тэгэхээр энэ тоосонцор багтай агаарын бохирдол багтай энэ үед бол хүүхдээ нэг өдөрт 30 минутаас 1 цагаар гаргах ч юм уу тийм хөдөө орон нутагт одоо эрүүл сайхан агаартай байх юм бол гадаа агаарт гаргах бол тийм асуудал биш нь бол илүү хүүхдэд бол сайн уу гэхээс биш ямар ч тийм муу юм бол байхгүй тийм. Бас нэг асуулт байна л да бид одоо эцэг эхчүүд бүгд л мэдээ хүүхэд ахыг ингээд тонзилиттэй тийм хоолойны махтай байдаг шүү дээ. Ахуулахын зөв, ахуулахгүй зөв, дархлааных гэл ингээд янз бүр байдаг тийм. Тэр бас маань үзэгчд маань илүү сонирхож магадгүй. Тэр дээр хөгжлийн ч явдаг. Тэгэхээр ер нь бол энэ хоолойны мах гэдэг бол бас хамгаалах хэрэгтэй шүү дээ тийм ээ. Амны хөндийгээр орж байгаа одоо ням вирус тэрийг тийм дархлааны одоо эргэтэн багхгүй. Тэгэхээр энэ бол одоо жилдээ 2-3 ангийн талаа гээл аваа ичдэг ч бас биш тийм ээ. Тийм тэгэхээр бол бас нэг эргэтний лавж гэн гэсэн үг шүү дээ тийм ээ. Тийм тэгэхээр бол одоо яг тэр хоолойны махыг авах ёстой юу үгүй юу гэдэг заалтыг үл яг л хүүхдийн чих хамар мэрэгжлийн хэмжил гаргах ёстой. Тийм түүнээс биш одоо өөрсдөө манай хүүхд ер нь хоолой нүдэд идэг энэ хоолойны махын шиг ахуулчих гэдэг ийм зүйл байна. Гэхдээ хамгийн гол асуудал бол хоолой нь үнэхээр одоо тийм идэт үрвсэлтэй ялангуяа одоо Б бүлгийн стрептококкор үүсгэгдсэн юм идэт үрвсэл одоо бета стрептококкор үүсгэгдсэн ийм одоо хоолойны үрвсэл байж байгаа. Тэгээ хорон чанартай яг нөгөө зүрхтэй үе мөчөнд нөлөөлдөг. Ийм үед бол төгс эмчилгээл маш чухал. Антибиотикийн төгс эмчилгээ. Тэгэхээр бид яаж төгс эмчилгээ гэхээр 10 хоног антибиотик эмчилэх хэрэгтэй гэдэг байхгүй юу? Тэрнээс биш нэсцлийн шууд аргаар хэлэхгүй л гэдэг. Тийм. Тэгэхээр ерөөсөө хүүхдээ нөгөө одоо хоолойны идэлцэг хүүхдээ ингээл им өгж байгаа бол нэг 3-4 хоног имээ өгж идэл нөгөө хоолой өвчин идгэрч штэ. Тэнгүүт нөгөө эмч нь 10 хоног бичиж өгсөн байдаг. Тэгэхээр манай хүүхд зүгээр болсон юм чи ингээд имээ зөрөх сочдөг байхгүй. Тэнгүүт нөгөө тийм нөгөө нян гүцэд тусдахгүй. Тэгэл одоо тэгч болоод ингээ үлдчихдэг байхгүй юу. Цэцэрлэгийн насны хүүхдүүд яг цэцэрлэгт яваад тэгэхээр аягүй ханаа төрөл эхэлдэг шүү дээ. Тэгэхээр нөгөө эмчнэр болохоор 6 нас хүртлээр ингээд 200 төрлийн одоо угаасаа вирустэй хүүхд чинь ингээд танилцсанаа угаасаа хүрэх ёстой гэж тэгээддэг. Тэгэхээр тэр нь яг 200 төрлийн вирусыг бүгднийг заавал тусч иж дархлаа тогтд юм уу тусах ёстой байд юм уу? Үгүй тэр одоо энэ ханиад томооногийн вирусууд бол ер нь хөвчлэн тийм удаан хугацааны дархлаа тогтоодгүй. Удаан хугацааны дархлаа. Одоо жишээлбэл одоо юу гэдгийг тийм ээ салхин цэцгээр өвчлөлөө гэхэд насан туршийн дархлаа тогтдогтой адилхан биш байхгүй тийм ээ. Энэ бол зөвхөн богино хугацааны дархлаа тогтдог. Тэгэхээр бол заавал тэр өвчнийг өвчлөд тэгээд байх шаардлага бол байхгүй тийм ээ. Аль болох сэргийлэх шаардлагатай тийм ээ. Тэгэхээр бол одоо бид нарын нэг гол зөвхөн ингээм амьдрал дээрээс харахад бол ханиад томоотой хүүхдээ эцгэх нь цэцэрлэгт нь өгчдөг байхгүй. Тэгээ цэцэрлэгт нь эмтэй нь баг авчид өгчтэй. Тэгэхээр нөгөө бусад хүүхдүүдэд ингээ халдаачдаг тий халдаадаг. Тэгэхээр ерөөсөө яг энэ цэцэрлэгт анх орж ирж байгаа тий 2-3 настай энэ төр хүүхдүүд л ханиад томооч хамгийн илүү байдаг тий. Тэгэхээр хэрвээ хүүхд нь одоо өвчлсөн бол гэртээ хүүхдээ асарч цуглаа тий цэцэрлэгт бусдад одоо бид нараас халдаахгүй тал дээр бас анхаарах шаардлагатай. Тэгээ сургуулийн. Уу ер нь ялгаагүй альч газар тий ерөөсөө хүүхэд нөгөө хамт олон дунд гэрийн орчноос хамт олон дунд ороод ирж штэ тийм ээ. Тэгэхээр хамт олон дунд ороод ирэнгүүт тэр хүүхд чи илүү халдварт өртөн тий тэгээд ингээ өвчлөлдөг байхгүй. Энэ ерөөсөө дэлхий ямар ч улс оронд бараг тийм. А гэхдээ бид нарын нэг гол анхаарах ёстой зүйл нь юу ах вэ гэхээр ерөөсөө тэр ханиад томоо хүрсэн байж байгаа үнэхээр одоо ханиадтай мэдэгдэж байгаа тохиолдолд одоо сургуульд байж байгаа бүр зайлшгүй явах шаардлагатай энэ төр бол маск зүүх тий том хүмүүс ч гэсэн тий ханиад хүрэхээр бусдад халдвараад тараахгүй тулд маск зүүж явах хэрэгтэй. Одоо та нар Японд жишээлбэл очил яхад тий масктай хүмүүс их явж байдаг шүү дээ. Тэд нар чинь бол амьсгалын халдвартай хүмүүс чинь маск зүүгээд ухамсараараа өөрөө ингээ бусдад халдвар тарахгүй үднэс тий маск зүүж одоо бусдыг сэргийлэхтэй бусдыг одоо өвчнөд өртөөлөхгүй багт нь анхаарах хэрэгтэй байдаг байхгүй. Маск гэсэн багшаа тэр нөгөө одоо бид нар ялангуяа өвлийн хөтөө болрол тийм банасны өвгүүд тийм хөтөө гараар амьсгалаад бас их ханиад нь өдөрдөг гэж ярьдаг шүү дээ. Тэр ерөнхий шийдлэх ухааны үндэс.
Тэг хүүтэн агаараар амьсгалахгүй байна гэж бол байхгүй шүү дээ. Амьсгална гэдэг чинь хүний хэрэгцээ юм чинь те. Тэгэхээр бол хүүтэн агаараар амьсгаллаа гэд ханиад хүрнэ гэж бол байхгүй те. Ерөөсөө ханиадны гол үүсгэгч бол вирус ням байж байгаа те. Гэхдээ харин даарч хүрэх бол бас те. Даарч хүрсэн тохиолдолд чинь хүүхэд илүү их өвчлөлтөг шүү дээ. Нүдийн харгал бүгдийг боогоо. Тэр буруу те. Тэр буруу шүү дээ. Тий хүүхэд одоо юу яаж те хүүхдээ даарцсан байх юм бол хүүхдээ мэдээж дулаан хувцлаа тийм ээ. Тэгээ хүүхдийг хүлэргөх чинь даарснаас ч баг илүү юутай байхгүй те. Хүлэрнгүүт чинь те илүү бүр ингээл хит бигнэл те бүр ингээл хөлсөн гожтол тэгээ хүүхд халууцгаараа их ядарна те ядарч сүлдэн тэгээ бас илүү одоо хүндрэх юм эрсдэлтэй байдаг байхгүй. Тэгэхээр тохируулж хувцлах асуудал маш чухал. За тэгээ хүүхдийн хажууд тамхи татахгүй байх асуудал маш чухал тийм маш чухал те. Гэртээ чихтэй цэвэрлэгээ хийх асуудал их чухал те. Энэ тоосон зарчим бас те хангалттай. Тэгээд нөгөө өрөөнд орол нөгөө цэцгэлгаан тамхи гадааддаг шүү дээ. Тэр чинь болдог юм уу те. Тий одоо тэр цэцгэлгаан тамхины тухайд бол би сайн хэлж мэдэхгүй те. Ер нь бол ямар ч ус утаатай тамхи бол одоо нөлөөлнө те. Тэгээ энэ дэр нэг зүйлийг хэлэхэд бол ханиалга бол маш олон шалтгаантай ханиадаг байхгүй. Ер нь ханиана гэдэг чинь ингээл хамар нь битүүрхээс ихцүүлээд энэ ханиалгадаг рецепторууд бол хамар, залгуур, хоолой гэл ерөөсөө энэ тэндгүүл чихэнд хүртэл байждаг те. Тэгэхээр бол одоо ханиалга болгоно бүх шалтгаан тэр уушиг гурсан хоолойд байж гэнэ гэсэн үг биш байхгүй. Зүгээр ханиад түрэл ингээл ханиадыг түрүүн өөрөө нэг асууж байсан шүү дээ. Яавал эрт яах вэ гэдтэй. Тэгэхээр хамгийн гол нь эхлээл нөгөө ханиадны вирус юу ч ингэдэн хамар зэлгүүрээр ордог те. Тэгэхээр энэ хавьд нь л ингээл дараад авчих те. Доошоо явууллаа те. Одоо тэгээ нөгөө хүмүүсийн ярьдаг нөгөө ларингит, трахит гэл те мөгөрсөн хоолой өрөвсөл тэгээ түнхийн өрөвсөл за тэгэл нөгөө бронхит буюу гуурсан хоолой өрөвсөл, гуурсан цэрийн өрөвсөл, уушгины хатгаа гэл ингээл доошоо явдаг байхгүй. Тэгээ энэ дээрээсээ ингээл доошоо явдаг байхгүй. Тэр энэ дээгүүр байж байгаа үед нь л те гялс орох хэмжээ аваад хүүхдээ одоо зөв хооллол, даруулахгүй дулаан байлгаал, хамраамын сайн цэвэрлэл, хоолойгийн сайхан арчуулал энэ төр байх чухал гэдэг байхгүй. Тэгээ хүмүүс бас их утдаг хүүхдээ те. Тэгэхээр энэ утлаг гэдэг чинь түрүүний нөгөө агаар чигшүүлэл, агаар чиглэг байх юм бол заавал утаалах шаардлага байхгүй шүү дээ. Утлаг гэдэг чинь тэр нөгөө амьсгалын замд байж байгаа хуураа тэр цэр солио энтрийг гадагшлуулахад чиглэсэн утлаг байж болдог. За тэгээ өөр яг бас нөгөө гуурсан хоолой бочууралтай ч юм уу тэг гуурсан одоо шугантай амьсгалтай энэ төр үед бол бас тэр гуурсан хоолой тэлэх энэ төр зөрүүлэлтийн утлагууд энэ төр бас байдаг л да. Энийг бол эмчийн залтаар л хийх хэрэгтэй тэг. Ягаад гэвэл зарим утлаг бол бас гормон агуулсан утлаг бас байдаг тэг. Эмчийн залтаар бид нар хийж явах хэрэгтэй. Түүнээс ч өөрсдөө дураараа аптек ороод утлагын юм аваад цэр хохолдог утлага уудч байж юм тийм ээ. Тэгэхээр ийм утлагуудыг бол бас одоо эмчийн залтаар хийх ёстой л гэж зүйлх байна тийм. Маш үнэтэй, маш чухал хэрэгтэй мэдээллээр уулзсандаа маш их баяртай. Тэгээ та бас үнэтэй цагаа зарцуулаад бидний урилгыг аваад бас ингээ хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээд энэ томоо гэдэг маань бол тийм нэг хүн болгонд тусчаад манайхан их тоодоггүй шүү дээ. Тийм зүйл биш ээ. Томоог тусахгүй сэргийлж болдгийм байна. Томоогийн сая эмчилгээг бас хэлж өглөө. Томоогийн тийм энэ вакциныг ч хүртэлтэй хэлж өглөө шүү дээ багш. Тэгээд үнэтэй зөвлөгөө өгсөн танд баярлалаа. За баярлалаа. Та бүхэнд бас амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Ингээд подкаст маань хүрээд өндөрлөж байна. Баярлалаа. Баяртай.